За улсын хурлын даргын санаачилсан чөлөөлийн санаачлагын хүрээнд бол улсын хурлын даргын захирамжаар 12 ажлын хэсгүүд байгуулагдсан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгүүдийн үндсэн чиглэл бол үндсэн хуулийн заагдсан хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, дээрэс нь төрийн албаны хүн суртал, төрийн албаны үйлчлэгийг хурдан шуурхай болгох, өр өгөөчтэй болгох энэ тал дээр бас энэ 12 ажлын хэсэг байгуулагдсан. За түүний нэг нь бол манай хөдөөгийн хөгжлийн ажлын хэсэг байгаа. За бидний хувьд бол энэ хөдөөгийн хөгжлийн асуудлыг ярихдаа үндсэндээ бол хөдөөг хөгжүүлэхэд тухайн сумын, аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагуудыг хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай байгаа хууль эрх зүйн ямар зохицуултууд хэрэгтэй вэ? Үндсэндээ бол эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор, сааруулах замаар хөдөө төрийн үйлчилгээ хурдан шуурхай хүрдэг байх, хөдөөгийн хөгжилд бас чөдөр тушаа болдгоо байх. Энэ л арга замыг бас хайж байгаа. За өнөөдөр бол манай ажлын хэсгийн аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай танхим болон захимын уулзалтуудыг хийлээ. Үнэхээр орон нутагт энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн өрөө удирдах ёсны байгууллагынч тэр засаг даргын гүйцэтгэх засаглалынч тэр эрх мэдлийн хувьд бол маш хумигдмал болсноос шалтгаалаад тухайн орон нутагтаа шийдвэрлэх хурдан шуурхай шийдвэрлэх ёстой олон асуудлууд нь гацдаг. Нөгөө талдаа төсвийн эрх мэдэл хит дээшээ төвлөрснөөс улбаалаад орон нутагтаа шийдвэрлэх ёстой, шийдэх ёстой олон асуудлууд бас ингээд шил дан хүлээж идэг. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлуулахын төлөө энэ хүмүүс ажиллаж байгаа юм шиг ийм нөхцөл байдлууд бас гарсан байна гэдгийг бол бас илэрхийлж байна. Тийм учраас манай ажлын хэсгийн зүгээс өнөөдөр бид аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга нартай уулзалт хийсэн бол 3 сарын 15-наас хойш сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга нартай бас захин уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За эндээс давхарцсан маш олон саналууд бол гарч ирэх нь бол тодорхой. Тийм учраас энэ гарч ирж байгаа энэ саналуудыг бид ирэх хаврын чуулганд нэн даруй өргөн барих ёстой ямар хуулиуд байна. Мөн энэ гарсан саналуудаас ирэх хаврын чуулганд хэлцэх асуудлын жагсаалтанд орсон хуулиудад энэ орон нутгийн удирдлагуудын, орон нутгийн ард иргэдийн нутгийн өрөө удирдах ёсны байгууллагаараа дамжуулж хэлж байгаа энэ саналууд тусгагдсан байна уугүй юу гэх мэтчлэнгээр ингээд цаг хугацааны болон ач холбогдлын хувьд бол бас нэлээд эрэм дараанд ингэж оруулаад за яаралтай шийдвэрлэх ёстой хуулиуд гэдэг ингээд ярих юм бол жишээ нь хаврын бүтээн байгуулалттай холбоотой түгээмэл даргацын хуулиуд байна. Энэ төрийн худалдан авалтын тухай хуулиуд байна. Гэх мэтчлэнгээр за энэ Евразиатай холбоотой ямар хуу зохион байгуулалтуудыг бид хийх ёстой, хууль эрх зүй юу өөрчлөх ёстой гэдэг ингээд энэ нэн яралтай шийдэх ёстой хуулиудаа мөн дээрэс нь энэ орон нутгийн нэгжийн хуультай холбоотой, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдийн асуудал гэдэг бүр цаашлаад орон нутгийн санхүүгийн боломжийг тэлэх, эдийн засгийн цар хүрээг тэлэх энэ амнаатын хууль гэж ярьдаг энэ хуулиуд гэдэг ингээд бид нар энэ хуулиудын цар хүрээ, цаг хугацаа олон зүйлүүдээр нь ангилаад энэ чуулганыхаа уралдаан руу оруулж хилцүүлэх ийм зорилгыг бид хүн бас тавьж ингэж ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр энэ их хурлын даргын байгуулсан энэ ажлын хэсгээс бид нар орон нутгийн удирдлагуудынхаа саналыг сонслоо үр дүн гаргахын төлөө энэ ажлын хэсэг бас чармайлж ажиллах хэрэгтэй. Тэгээ орон нутагт ажиллаж байхад үнэхээр орон нутгийн удирдлагууд нь шийдэх бололцоогүй шалтгаан нь хуулийн ойлгомжгүй зохицуулалт, давхарцсан зохицуулалт, эсвэл хуулийг дагаж гарсан журам, эсвэл батлагдаагүй, эсвэл журам хэрэгждэггүйгээс шалтгаалаад энэ олон ажлууд гацснаас болоод иргэд олон нийтэд төрийн үйлчилгээ хүрэхэд хүндрэл учирдаг, тэрийг хүлээж олон хүмүүс ажил амьдралаараа хохирдог, цаг хугацаа алддаг гэдэг ийм зүйлүүдийг ил гаргаж ажиллана гэсэн ийм зорилготой байгаа. Цаашдаа бол хөдөөгийн хөгжлийг бид хэрхэн яаж харах юм? Энэ хөдөөгийн хөгжлийг сайжруулахын тулд хууль эрх зүйн ямар шинжилэлүүд, өөрчлөлтүүд хийх ёстой бэ гэдэг дээр бас дүгнэлт гаргаж холбогдох байнгын хороо улсын хуралд танилцуулж ажиллах ийм чиг үүрэгтэй байгаа. Тэгэхээр бидний хувьд бол энэ 2026 оны улсын хурлын хаврын болон намрын чуулган бол нэлээд ачаалттай. Нөгөө талаасаа энэ орон нутагт
Монгол улсын энэ 21 аймаг 330 сумд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө бас хичээж ажилласан ийм одоо чуулган их болно гэдэгт бол итгэлтэй.